Өнөөдөр бичлэгтээ минь 5 богд финанс хамтран ажиллаж байна. Та бүхэн маань Payon аппликейшнийг гар утсан дээр суулгаад үссэн газраас онлайнаар гэрээ хийн. 5 өртөх сая төгрөгийг хэлбэрээр зээлэн авах боломжтой шүү. Тэгээд хамгийн гоё нь та зээлээ 30 сар хүртэлх хугацаатайгаар төлөх өдрөө өөрөө сонгон авах боломжтой байгаа. Эзээж хаанаас ч хүссэн үедээ зээлийн гэрээ байгуулаад зээлээ шийдвэрлээрэй. Payon. Дэвцэндээ манай хаан хүүхдийн баяр болох төхөө та димэн дотор хүүхдүүд мань цаанаал нэг тогтлоостой байна уу? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ ажлын гэржүүд 6 сарын болдуулаад 2016 онд гарч ирсэн нэг хөрхөө анимашн талаар ярьж өгөө. Бүр анимашн дөрөө стоп моушн буюу кадр болгоныг нэг бүрчлэн гараар бүтээдэг уран бүтээлийн хамгийн их хөлс сэтгэл шингэдэг жанрын төрөл байгаа. Энэ бол алдарт Кубо болон 2 жавхтс юм аа. Кубо болон 2 жавхтс анимашны талаар манай зүгээс өмнө кино задлангийн дугаар хийжсэн болохоор та энэ удаа олон юм уршаад явах вэ. Харин стоп моушн анимашны талаар гоё ишлэг үзмээр байгаа. Кубогийн 2 жавхтс кино задлангийн За анимашн маань эхлэхэд бүлгүй их тэнгис далай дундуур уу хашундаа авсан нэгэн бүсгүй шуурганаар далайд ганцаараа хөвж яваа дүрс гарч ирлээ. Энэ бүсгүй өөрийн хүүгээ аврахаар хичээж байгаа боловч тэнгис далай энийг шүн догшин байж том давлгаануудыг бүсгүүн зүг явуулаастай. Гэвч тэр бүсгүй нэгэн ид шидийн гимээр онцгой хөвж чадaltaй бол үүнийхээ хүчээр өөрийгөө хөмөрхөөр ирж буй давлгаануудыг сөрөн шамтралгүй явсаар л байна. Гэтэл гэнт бүсгүүн араас нэгэн маш том давлгаа ирдэг бөгөөд бүсгүйч давлгааг анзаарсангүй. Эцэстээ давлгаан цохогдож эрэг рүү шидэгдэн гарлаа. Ингээд ухаар мөгцөө өнөө бүсгүйч хүүгээ хайж гарахад ашгүй хүн ч гэсэн өлгийн дотроо уйлаад ламд үйж байлаа. Заашээ. Ингээд эндээс Кубо хүүгийн амьдрал эхлэв. Гэнхүү үзэг солигдоход тэр айхтар далайн салхи шуурганаас хойш нилээдгүй жил өнгөрч Кубо хүүч нь одоо овоо том болсон байлаа. Тэр орой Кубогийн ээж нь хүүтэйгээ далайн ирэг дээр оцолсноос хойш манай орч эргийн ойролцох нэгэн агуу дотор амьдардаг болжээ хөөрхий. Тэгээд бас дээрээс нь тэр явдлаас хойш Кубогийн ээж хүн төвчөнд тусаж ой сономжаа айжмаар алцаар лаасан хэцүү. Гэсэн ч Кубо хүн маань итгэл алдарч шантарсангүй. Харин ч муу ээжигээ өөртөө хамт болгочих гээд өглөө болгон наран матахтай зэрэгцээд ойролцох тосгон руу очиж элдв иш эдийн үзрүүд үзүүлээстэй. Кубо маань ээжигээ дуурайгаад ид шидийн чадaltaй дөрсөн бөгөөд өглөө болгон хотын гудамжинд очихдоо орогимиг шан цөгжим тоглож ам оруулдаг байвал яах вэ? Яалчгүй л онцгой хөхтэй юм да. Гэхдээ тосгоны хүмүүс Кубог ийм ид шидийн хүч чадaltaй гэдгийг сайн мэддэггүй байлаа. Өндөө нөхдөөчин Кубог зүгээр л элбэн үзүүлбэр үзүүлээд байна л гэж боддог байж. Гэсэн ч тосгоныхан маань Кубод учиргүй сайн юм аа. Кубогийн өглөө болгон гудамжинд очиод оригами хөдөлгөн ярьж өгдөг. Уг түүхтэр Ханзо самурын гэрүүл аимшиг сарны хааны зам төлтөлсөн бөгөөд үүнээс болж сарны хаан Ханзогийн гэрүүл цэргүүд бүгдийг нь хүүс тэмтэрчээ. Үүний дараагаар Ханзо сарны хааныг ялахын тулд Эрдэнэ шидтэй хоёуг дуулгыг болохоор аян замдаа гарсан боловч түүнийг олж амжихаас өмнө сарны хаан түүнийг олон дайрсан байлаа. За ингээд түүний түүхч яг оргил хэсэг дээрээ очин Ханзо сарны хаан хоёрын тулааны талаар ярьж өгөх гээд байж байтал гинт Кубо минь харж агаж байгааг харангуйтаа гэртээ заавал сар мантаас өмнө ирж үе гэсэн захаас ханаад агуургаа ярвчлан гүйж гарваа. Харин тосгоныхон түүний түүхийг дуусгаж чадаагүй даа жаахан сэтгэл гонсгоостой. Энэхүү үзэгсэлэгдэхэд Кубо минь яран гүсээр агун гэртээ иргэн ирлээ. Түүнийг орж ирэхэд муу ээж нь хөөрхий умгар дэвсгэр дээр хартааран зүүдлэхдээ Кубогийн нэрийг дуудаастай. Энэ үед ч Кубо ээжигээ очин тайлбарлуулдаг бөгөөд түүний дараа ээж нь нөгөө Ханзогийн түүхийг үргэлжлүүлэн гүйдэ ярьж өгөв. Гэвч Кубогийн ээж нь түүхийнхээ талаар баг мартцсан байлаа. Тэгсэн чинь энэ үед нь бид бүр сонирхолтой нэгэн зүйлийг олж мэдв. Ханзо самураа үнэндээ Кубогийн аав байсан бөгөөд Кубогийн аав нь бүх эхнэр хоёроо амьд гаргахын тулд сарны хаантай өөрийн үнэнч самурагийн армийн хамтаар тулаад авчээ. Үүнээс хойш сарны хааны хаалт Кубогийн ээж хоёрыг хайх болсон бөгөөд ийм учраас л ээж нь Кубод үргэлж шүн өрөө сарны туян зээч бүү гадагшаагаараа загсан. За тэгэд үүний дараа ээж нь Кубод аавынх нь нөмрөг ба сарамгчны сахиус хоёрыг өгөөд үүнийг хизээч биесээ салгаж болохгүй шүү хэмээн чин сэтгэлээсээ заглаа. Ер нь манай ээж нар шиг л байгаа юм л да. Ийхүү ярианы дараа ээж хөө ирж оройн хоолоо амтрахын идээд унтаж амарлаа. Маргааш өглөө нурж нар мантахад Кубо маань эртлэн босоод дадсан ёсоор тосгон руу хөгжмөө тоглон оригамига хөдлөхөөр яв. Тэнхүү очиод дахин нэг ёстой л хүн амтны нүдийг алмаар тул тоглож дуусчаад байж байтал тосгоны эмээ Кубо дээр ирээд яриа өдөж гарлаа. Энэ үерч нөгөө эмээ Кубогоос асууж байгаа. Кубо гэ чи яагаад нар жаргасан хойно үлддэггүй юм бэ? Учир нь удахгүй болох гэж байгаа баяраар шүн болоход хүмүүс бүжиг наадам хийж нас орсон гэрээхэндээ зориулж цаасан дэнлээ өргөдөг юм шүү дээ. Чи дэрийг үзэхгүй юм уу? Гэд асууж гарлаа. Өргөжлүүлээд эмээч энэ баяраар хэрхэн өөрийнхөө нас орсон нөхөртөөгөө ярилцдаг хэлж Кубог аавда цаасан дэнлүү бариад хүнтэй ярилцаж болно шүү дээ гэж. Энэ үед ч Кубо ээжийнхээ захаасыг умартаад баярд оролцохыг зөвшөөрдөг ба яас болохгүй мэдэн да ээжийнхээ захаасаа. За ингээд шөнө болоход Кубоч тосгоны оршуулгын газар ирдэг ба тосгоны хүмүүс бүгд нас орсон хайртай хүмүүстэй хүндэтгэл үзүүлэн цаасан дэнлүү бариастай. Кубоч мөн аавда цаасан дэнлүү барьдаг ба энэ үеэр хөөхөн хэлж байгаа юм да. Аваа та ээж бит хоёрыг сарны хаанаас хол байлгаж бит хоёрыг дандаа хамгаалж өгөөрэй. Надад бас иж эдийн хүч өгсөн талархаж байна. Та бит хоёртой үргэлж хамт байгаарай. Энтэр гээд аавдагаа ярьж гарваа. Үүний араас нар жаргаж байгааг хараад хэдий Кубо гэртээ арих байсан боловч нэг шүн гайгүй эцтэй гэж дотроо бодонгуудаа аавтайгаа заавал уулзна гэж харьсангүй. Тэгээд бүр харанхуй шүн болж хамаг хүмүүс явсан хонч Кубо аавыгаа хүлээн зогсоор л байлаа шүү. Тэгтэл гэнэт голын цаанаас хэн нэгэн түүнийг дууддаг бөгөөд эргээд ардл нэгэн үл бүтэх байрын хоёр эмэгтэй хүний дүрс харагдлаа. Тэр хоёр эмэгтэй нүүрэн дээр амар баг зүүсэн бөгөөд Кубо руу айжмаар төгсөөр л бай. Хэдийгээр энэ хоёр ихэндээ Куботой айтайхан харьцаж байсан ч сүүлдээ үлдсэн нэг нүдийг чинь авмаар байна энтэр
тэгээд тэнэгтж гарлаа шүү. За үүнийг сонсон Кубо маань буцан аваа руугаа хар хурдаараа гүйж гардаг. Замаараа нөгөө тосгон дээрээ очиод хүн амтнаас тусламж гуйж гарлаа. Гэвч нөгөө хоёр аимшиг эмэгтэйчүүд Кубог маань дагаад ирдэг ба Кубогийн нүдийг ухаж авахаар муу жаахан хөвгт рүү ээж дараалтан дайрваа. Тинхүү Куб яг эгүүтгэхээ зогсож байхад нь ээж нь шанц хөгжмөнтэй гарч ирээд хүүгээ авардаг бөгөөд Кубо зүгт гэж хэлэхдээ сарны хааныг ялах цорын ганц арга бол тэр дуулгыг нь олох юм шүү гэж өөрийн шидээрээ хүүдээ далавч өгөөд зогтаал. Кубо маань нисэн яваа ээжийнхээ дайхнаас нэг ширхгийг зулгаж авч үлэг ба удалгүй ухаан балар таталж. За тинхүү Кубоч иргэн сэрэхэд хүчтэй цасан шуурган дунд хэвтэж байдаг ба нэгэн сармагч нь түүнийг сэрээлээ шүү. Тэгсэн тэр сармагч чинь бүр Кубото хүний хэлээр яриадж байгаа шүү. I said your mother is gone. Your village is destroyed, burned to the ground. Чамаг энэ үртэл авчирсан юм. Тийм болохоор одоо бид хөдөлж болохгүй бид зүгтаах ёстой. Учир нь аюул бид хоёрт ойрхон гэж хэлээ. Энд чинь нөгөө Кубод ээжийнх нь өгсөн сармагчны цаг хүс юм биш үсттэй. Энэхүү сармагч нь Кубог дагуулan аюулгүй газар өргөдөг ба энэ үеэрээ бас хоол моол хийж хөөхөн халамжлаас тээ. Гэвч Кубод хоол идэх хүсэл байсан. Тийм болохоор энэ сармагч нь Кубод гэрв чамд асуултаа үл би хариулж өө. Эмэн хэлв. Энэ үед Кубод сармагчингаас түүний хэн болохыг лавлахад сармагчин хариуд нь би бол чамд байсан сармагчны сахиусаа. Ээж чинь өссөн өмнө эцсийн хүчээ шавхаж намайг амьлуулсан. Тиймээс миний орчин байх цорын ганц зорилго бол чамайг хамгаалах гэж хэллээ. Үүний араа сармагчин Кубод тэднийг хэн хөөгд байгаа талаар хэлвэ. Тэд бол Кубогийн гол дээр таарсан нөгөө аимшигын эмээчүүл өгөөд эднийг хар хүчний эгчдүүс хэмээн нэрлэдэг аж. За өнөөхдөр хар хүчний эгчдүүс ч хоол иддэггүй, ядардаггүй, бүр унтдаггүй болохоор Кубог үргэлж хайж байгаа бөгөөд ийм учраас сармагчин Кубо хоёр аль бол хам хурдаараа Ханзогийн хайж байсан хоёуг дуулыг олох ёстой хэмээн сармагчин нэмж хэлв. Одоо энэ хэсэг төр зүй засварлаад нэгэн эрэгтэй зүйлийг тавханд туяа. Payon application бол нэг дур бүх төрлийн зээлийн үйлчлэгийг авах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Автомашины зээл, барьцаат зээл, лизинг эсвэл худалдан авалтын зээл гэх таны хэрэгцээнд тохирсон шийдлүүдийг нэг аппликейшнд л багтаасан байгаа шүү. Payon application-ыг ашиглахдаа заавал салбар хандах шаардлагагүйгээр eKYC технологийн ачаар өөрийгөө таниулан өөрийн цаг хугацаа зардлаа хэмнэж илүү уян хатан байдлаар санхүүгийн асуудлаа шийдвэрлээрэй. Одоо эргэлхэнд орцгоё. Ингээд түүний яриаг сонссныхоо дараа ч Кубо маань ээжигээ санаж жаахан битгэрч өөрийг нь ээж нь хэрхэн эцсийн мөч хүртлээр хамгаасныг эргэн дурсав. Гэхдээ ээжийнхээ толгоноос зулгааж авсан дайхыг нь ширтээстэй. Муу Кубо маань одоо юугаа өрдөөл жаахан хөвчүүтэй. За тэгж өглөө боллоо. Сармагчин өглөө болон зэрхэд Кубогийн нэргэд нөгөө Ханзогийн дүрстэй цаасан оригами хүүг хамгаалан зогсож байдаг ба түүнийг харсан сармагчин маань бөөн шок боллоо шүү. Гисэн яасан гэж Кубо шүн хар дарахтаа зүудэндээ энэ цаасан самураг хийсэн байлаа. Тийм болохоор өнөөхөн ч бас Кубог хамгаална гэд энэ хоёрыг дагаж гарав. Яалтчгүй нэг тийм юр усын хүүг байгаа юм шүү. Энэхүү сармагчин Кубо хоёр айлглэхэд одоо сармагчин хэлж байгаа юм. Энд тентээс дайсан гараад ирэх вэ. Чи сайн сонор сэрэмжтэй бай, анхааралтай байгаарай. Ээч нь өглөж гарав. Тэгсэн яг үүний дараа сармагчны ёросноор Кубог хэн нэг нь ард талаас нь хулгайлцдаг бөгөөд сармагчин Кубог алга болсон зүрх нь харагдах шахаад хүүг хайж гарваа. Энэхүү хүүг хулгайлсан этгээдийн мөчийг санжигнуулах гэж сармагчин жолоод иртэл нөгөө хулгайлсан гар нь муу хүн байсангүй. Харин бүр эсрэгээрээ Ханзо буюу Кубогийн аавын бүлгийн нэг дайчин самурай байсан гэж өөрийгөө танилцууллаа шүү. За тэр нөхөр бол цог шиг хэлбэртэй, том биетэй нөхөр байх бөгөөд одооноос сэдвүүлээ түүнийг Цохбаатар гэдэг дуушээ. Цохбаатар нэгэн цагт Ханзогийн бүлгийн дайчин байсан боловч энэ нэгэн түүнийг цохолгон хуурган хараад хамаг дурсамжийг нь арчин хайжээ. Тийм болохоор Цохбаатар ч хөөрхий бүдэг бодог ухаантай ажээ. Гэвч Кубог харангуйтаа манай даргын хүүхэд бол би бүх чадлаараа туслана энэ төр гэд Кубод хамт явахаар. Гэхдээ Кубогийн сармагчин ээж болохоор Цохбаатарыг дотор жаахан хардаастай. За тэг Цохбаатараар бүл нэмсэн манай хоёр ч үргэлжлүүлээд сарны хааныг дарж чад эрдний хоёуг дуулгаа хай хаяндаа буцан гарав. Тийхүү нилээдгүй замыг туулаад явж байтал гинт Кубогийн цаасан самурай арга ясны гавлан хэлбэртэй агуун урд зогсонгоо агуун зүг зааваа. Манай гурвч тэрийг нь хараад гайхаа зогсож байтал гинт газар доош цөмөрдөг бөгөөд Кубо сармагчин Цохбаатар гурвч ингэж нэгэн үл мэддэг агууд орж ирлээ. Тэгтэл тэр дотор нь арга ясан гаран дээр нэг сэлэм зоогдоостой байх бөгөөд энэ нөгөө Кубо тэр хэдийн хайгаад байгаа эвдэрдэггүй эрдмийн сэлмэн л байна л да. Түүнийг олж харсан Цохбаатар шууд очиод тэр сэлмийг суглан авдаг ба ихтэл үүний араас гинт авраг том арга ясан мангас гараад ирвэ. Тэр үед ч сармагчин нөгөө эвдэрдэггүй сэлмээр мангасыг очиод цавчаад алах гэтэл сэлмэн шууд дуг явдаг наасан. Яасан бэ гэхлээр энэ сэлмэн нөгөө ориг сэлмэн биш байж л дээ. Харин ориг сэлмэн мангасын толгой дээр зоолтой байх бөгөөд сармагчин ч одоо мангаст баригдаж толгойд нь дөхөөд ирсэн үед нь сэлмийг нь суглан авах гэд үтсэж чадсангүй. Үүний араас манай гуравч бөө юм болоод сэлмийг авах гэж янз бүрээр үтсэн ч эцэст нэг юм арга ясан мангасны гавлын орой дээр сэлмийг суглан авах мангасын яс хідэн тийшээ бутран алга боллоо. Ингэж манай гурав амжилттайгаар эвдэршгүй сэлмийг олж авлаа. Одоо харин дуулаг том чэйжин хоёул үлээтэй. Ингээд сэлмийг олж авсны дараа Кубоч сармагчин Цохбаатар гурав явн явсаар нэгэн урт нуурын нэрэг турж ирлээ. Даанч энэ үед нуурыг гатлах ямар ч зам харагдсангүй Цохбаатар ч хэлж байгаа. Одоо тэгвэл гяс хэлээд гарахаас өөр аргагүй шүү дээ. Ингэлээ. Тэгсэн үнийг сонссон сармагчин юу яриад байгаа юм бэ? Хүүхд тааруул яах юм гэж. Цохбаатартай бөөн хэрүүл хийж гарлаа. Энэ хоёрын ингэж хэрэлдэж байх зуурч Кубо
Кубо ичээдээ ашиглаад гадаж шаарлсан нануудыг цуглуулan өөртөө зав хийж ав. Ингээд завтай болсон манай гуравч аяллаа үргэлжлүүлэн эвдээ найртай гарлаа. Энэ үйлдэлээрээ Кубоч, Сармагчин, Цогбаатар хоёрт ч өөрийгөө хэр чадварлаг хүү болох харуулдаг бөгөөд үүнд нь ч манай хоёр дорой хурган бахархаас те. Завин дээр явж байхдаа Цогбаатар Кубод хэрхэн ном сум харуулах эрдмээ зааж өгдөг. Заавас нэмээд баахан загас магас бариад алж өглөө. Яг өөрхөн аавгүй хоёр шиг бас болоогүй. Барьсан загасаа бүгдийг нь идэж тоолоороо тоглож молоодж байгаа юм шиг. Үүний дараа Кубоч өөрийн амьдралын түүхийг ярьж өгдөг ба би хизээч ийм юмтай учрна гэж төсөөлж байгаагүй. Би өөрийнхөө амьдралын зөвхөн хүмүүсээр ярьж өгөнгөө ээжигээ асрана л гэж бодог байсан. Хэмээн хэл. Аач амьдрал гэдэг чинь таамаглахаа аргагүй юм шүү дээ Кубо. Хэдий Кубо маань баг зэрэг турангууч тэнхүү хэлсэн ч Цогбаатар түүнийг сонсонгуудаа Кубо таньж байгаа. Зүгээр дээ. Хүн зов амьдралаараа амьдрч нээж чадахгүй баатарлаг зүйл юм шүү дээ. Хэмээн хэлж Кубог баг зэрэг сэргээгээд ав. Ингэж манай гуравч цагийг сайхан өнгөрүүлээд байж байл Сармагчин удахгүй шүн болох гэж байгааг анзаараад хэлж байгаа. Одоо хэдүүлээ шүн болохоос өмнө түргэхгүй бол сарны хаан биднийг олох болно. Гэж хэлээд Цогбаатарыг ямар ч гэмтэл авдаггүй цээжний хамгаалтыг авахулахаар нуурны гүн рүү явуулав. Тэр цээжний хамгаалт нь энэ нуурны гүнд байгаа бөгөөд Цогбаатар ч одоо ус цасанд орвол асуудалгүй амьсгаагаа барьчт юм байна шүү дээ. Яг энэ үед нь Кубо ээжийнхээ ярьж байсан түүхүүдийг нэгийг сандаг бөгөөд Цогбаатар тандаж хэлж манай ээж хэлээ энэ нуурны нүдний цэцэрлэг байдаг гэсэн. Тэр нүдтэй таарах юм бол хүний сэтгэлийн гүнийг харж нууцыг нь илждэг. Тийм болохоор чи болгоомжтой гэмээр санууллаа. Гэвч Цогбаатар тэрийг нээх тоосончгүй ус руу шумбан. За тэгээд байж байтал гэнт Кубо Сармагчин хоёр руу хар хүчний эгчдүүс дайрлаа. Тэр хоёр чинь дайрч байхдаа өмнө хэрхэн Сармагчингаас илүү том ангасууд ядах юмгүй дардаг байсан тухайга ярин гайхуулаас те. Тэгээд бас өөрсдөө хизээч ялагдаж байгаагүй өнтергээ тэглээ шүү. Гэхдээ ганц тохиолдос бус. Тэр нь юу вэ гэхлээр Кубогийн ээжээс болсон гэжээ. Кубогийн ээж чинь юу н анханасаа сарны хааны албат байсан ба энэ хоёр эгчдүүстэй нийлээд ургуулсан явдаг байжээ. Гэвч нэгэн өдөр Кубогийн ээж Кубогийн аав хаанзууд дурснаас болоод эгчдүү нараасаа урвсан бөгөөд түүнээс болоод энэ хоёр ч Кубогийн ээжийг зогсоо цаггүй хайж байсан. Ийхүү тулаанч бүр хэрүсдэг ба Сармагчин ч Кубод хандан Цогбаатар удаад байна. Чи араас нь юу гэж хэлэн өөрөө тулцаар үлдв. Кубоч нуурлуу шуман ороход Цогбаатарыг олоогүйч хайж байсан цээжний хамгаалтаа олж авлаа. Гэсэн ч энэ үед Кубо авраг том нүднүүд өрслөгдөөд гацдаг ба удалгүй ухаан балартаж нуурын мангасын ам руу унж эхлэв. Яг энэ үед нь Цогбаатар гарч ирээд Кубог аврадаг ба Кубо ухаан баларцсан хойноо сонь зүйлсийг харан өөрийнхөө талаар бод дүнийг мэдж авлаа. Харин завин дээр болохоор Сармагчин эгч дүүсийн нэгийг нь үгүй хийж аява. Ингээд Цогбаатарч Кубог эргэн завин дээр авчирхад Кубо хөдлөхгүй байв. Сармагчин ч Кубог үхчихлээ хэмээн айдаг боловч золоор хүү 9 минут гарсан байлаа. Кубог сэрэгтэй зэрэгцэд эвдэрсэн байсан зав буцан засагдаж Сармагчин ч Кубог тэврээд миний хүү хэмээн хэрэг. Ингээд энэ Сармагчин чинь үнэндээ Кубогийн ээж байсныг бид мэдлээ. Ингээд тэд эрэх түрмэгц Сармагчин буюу Кубогийн ээж Цогбаатар тэр хоёрт юу болсон тухай бүх үннийг ярьж өглөө. Кубогийн ээж үнэндээ сарны хааны 3 охины нэг байсан ба тэд аавынхаа хамтаар Диваачнд амьдардаг байж. Гэвч сарны хааны айлчлалд өнөө айхтар эрдэнийн дуулаг сэлэм энтер нөлөөлж энэ цүрийг нь алдагдуулах эрсдэлтэй байсан тул сарны хаан үргэлж өөрийн 3 охинороо дуулгыг хайж байгаа дайштыг очиж алуулдаг байв. Ийхүү нэгэн өдөр хаанзооч нөгөө айхтар сэлэм дуулаг сээжвч 3-ыг нь авч явж байхдаа Кубогийн ээж нь дайрлалд өртөг болов манай хоёр зодож байгаа сүултээ бие биедээ дурлжээ хөө. Ингэж Кубогийн ээж хаанзоотой нууцаар гэрлэж Кубог төрүүлсэн боловч удалгүй сарны хаан түүнийг олж мэдээд хамаг хүчээрээ дайран хаанзоог олж Кубог авахыг хичээсэн байна. Тэгж Кубогийн ээж өөрт нь хамаг үннийг хэлсний дараа Кубоч ээжээсээ асууж сарны хаан намайг яах гээд авах гээд байгаа юм бэ гэж асуув. Кубогийн ээж хариулж байгаа юм л да. Тэр чамайг өөршгөө хүүтэн хэрцгий сохор болохыг хүсэж байгаа учраас эмэн. Үүний дараа Кубо хөвч хөөрхий ихэмтэй нүр дуусан учраас унтаад аргагүй л дээ хүү. Кубог өнцөн хойно Цогбаатарч Сармагчингаас асууж байгаа. Чи яагаад энэ талаар түүн дээр тэлээгүй юм бэ? Эмэн асуухад Сармагч миний шид удаамжлахгүй ердөөл төр зуръя. Тийм болохоор би түүнийг хоёр тавтаага зовоосоо гэж хүсэхгүй байна. Эмэн хөөрхий их хүний сэтгэлээр хариулаа. Үүнийг сонсомгцоо Цогбаатарч Сармагчин хандан хэлж байгаа. Чи алга болсон ч би түүний эцэг амьсгалын халнаа лэри зовоорой. Эмэн өөрийн амлалтаа. Энэ үеэр унтаж буй Кубод нэгэн хачин зүудлэгдэв. Зүүдэндээ Кубо нэг маш хачин нэгэн маш илдэг зантай хөгжим тоглож буй хөгшин өвөө туулцах бөгөөд тэр өвөө түн тандан эрв чи эртний дуулгыг олмоор байгаа бол төрсэн газар руугаа яваарай. Эмэн зөвлөгөө өөрөөр хэлбэл хаанзуугийн цайчууд. За тэгж Кубоч өглөө усангуудаа Цогбаатар ээж хоёртоо зүүдээ хэлж эцэст нь өөрийн төрсэн газар болох аавынхаа цайз хүрлцэн ирээ. Аавынх нь буюу хаанзуугийн цайзаас одоо бол ердөөл балгас өгсөн бөгөөд манай гуравч нөгөө эртний дуулгын тэрүүгээр хайж гарлаа. Энэ зураг Кубоч дуулга яагаад заавал энд байгаа юм болоо гэж жаахан гайхаастай. Ингэж явсаар удалгүй Кубоч дуулганы зуртай хаалгыг олж хараад цааш гартал тэнд үуч байсангүй хоосон талбай байлаа. Тэгтэл энд нөгөө хар хүчний эгч дүүсийн үлдсэн ганц эгч нь гарч ирээд Кубо тэр хэдийг бариад авлаа шүү. Тэгээд ингэж хэлж байгаа. Хэрв танаа муу хаанзоо гарч ирээгүй байсан бол бүх зүйл сайхан байх байлаа. Тэгснэ үүний дараагаар Цогбаатарыг үнэндээ хаанзоо болохыг Кубо ээж хоёрт нь хэлдэг бөгөөд нөхдөв чинь хаанзоог барьж авангуудаа хараага цогоолгон хувиргасан юм байна шүү дээ. Дээрээс нь бас хамаг ой санамжийг нь арчаад хайжих. Үнийг сонсомгцоо Сармагчин болж хувирсан Кубогийн ээж бөөн уурулж эгчтэйгээ тулдаж бөөн анжилтан хийж гарваа. Цогбаатар буюу Кубогийн аав хаанзоо бас зүгээр хэсэнгүй. Кубогийн ээж туслаастай. Гэвч Сармагчин байна аль хэдийн өмнөх тулаануудаас хүн чарах авсан байсан бол эцэст нь өөрийн мэдлэгөө унаад өглөө. Учир нь Сармагчны ээж дуусах төхөж хөөрхий Кубогийн ээж амьсгал хураах төгчөө зайлуу. Энэ үдэж Кубогийн аав буюу Цогбаатар Сармагчинд хэлж байгаа. Би хүүгээ үргэлж хамгаалах болно гэж хэлээд хийж дуусаагүй л өнөө хар хүчний эгч чинь гарч ирээд Цогбаатарыг алаа ичлээ шүү. Зөлг. Үүнд уралсан Кубоч шууд шан цөгжмөн шүүрч аваад чавцыг нь тастаад хайдаг ба ингэж тэр өөрийн хүч чадлыг ашиглан өнөө хар хүчний эгчийг дуусгах аав ээж хоёроо алдсан ч Кубо үргэлжлүүлэн дуулга бол хаяндаа ордог ба дуулгыг заасан газрын зургийг олоод авлаа. Гэвтэл нөгөө дуулгач нь Кубогийн өглөө болгон очиж тоглодог байсан тосгонд байж үйл яах вэ? Кубоч бүр
анханасаа учиртай тийш очдөг байсан юм шүү. За ингэж эргээд нөгөө тосгондоо ирсэн Кубо шууд газрын зургийнхаа байршиг даган явсаар дуулгаан олж авлаа. Түүний дараач Кубогийн өвөө болох сарны хаанч өөрийн биеэр Кубо дээр ирээд ийн ярьж гарав. Айшгүй ингэж нэг чамтаа уулзах гэж. Кубо чи бидэрч хоёулаа нэг зүйл хүсдэг. Хэрвээ чи өвөөдөө нүдэ өгчих юм бол надад хамт цуг яваачнд амьдарч болно. Эцэс ийм таман ертөнцид амьдрахыг хэн үсэх юм бэ? Бүгд хагцал зовлон чаналаар л дүүрэн. Харин миний чамайг авч явмаар байгаа газарт ийм зовлон зүдгүүр нэг ч байхгүй. Чи зөвхөн миний гэр бүлийнх нь л хамт байх бол гэж хэллээ. Үнийг сонссон Кубоч өвөөдөө шууд хэлж байгаа. Миний гэр бүл үгсэн. Та миний гэр бүлийг алсан гэж хэлээд өвгийнхээ эсрэг нэг ёсны шууд дайн зарж гарва. Үнийг сонссон сарны хаан буюу Кубогийн өвөөж шууд авраг том онгоц болон хөрөнгөутаа Кубо руу дайрч гардаг өгөөд Кубоч эхлээд айхтар эрдний хуйг гуулга сэлмээрээ үзэх гээд барсангүй. Тийм болохоор Кубо шууд өөрт нь байсан аавынх нь ном сумын өвчийг ээжийнх нь дайхтай нийлүүлж байгаа. Шанц хөгжмөдөө чавтас хийгээд аав хоёртойгоо өнгөрүүлсэн хамгийн гой дурсамжаараа ижидийн хамгаалтын тойрог шиг зүрхсгэж гарав. Түүний энэ хамгаалтын тойрог тосхны иргэдэж хурж ирдэг бөгөөд бодлого тосхны хүмүүсийн амир өгцөн хүмүүсийн сүнснүүд гарч ирээд тэднийг хамгаалж хэллээ. Энэ үед сарны хаан хэдий хамаг чадлаараа Кубо руу дайрсаар байсан ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй байлаа. Харин Кубо эцэст нь шанзаа ганц даран өөрийн чадлаа гаргахад сарны хаанч Кубогийн хүчний өмнө мөхсдөж жирийн болоод тойрчихв. Ингэж Кубо хорон санаатаа өвөөгөө дардаг бөгөөд сарны хаанч хамаг ой санамжаа алдсан байлаа. Тиймгүй хамаг ой санамжаа алдаж энгийн хүн болсон сарны хаанч хүн анаас асууж байгаа. Би ийм бэ? Би юу хийж байгаа юм бэ? Тэр гайл асууж харахад тосгоны хүмүүс ч түүнд өөрийнх нь хийж байсан сайн үсийн талаар зохиомжтой түүхийг ярьж гарлаа. Ерөнхийдөө ингэж хүн чанартай болгож байгаа ажээ. Хэдийгээр Кубо маань энэ явдлын дараагаар аав хоёроо алдсан ч өвгөө буцаан олжлаа. Тиймээс тэр одоо өвөөтэйгээ хамт амьдрахад энэхүү анимашны төгсгөл маань Кубо аав хоёртоо гэрэл дэнлүү өргөж эргэн уусдаг ба Кубогийн ингэж төгсөв. Харин Пэйоны зүгээс та яа гоё мэдээтэй. Пэйон Монголын хамгийн урт хугацаатай цахим зээлийн аппликейшн бөгөөд та 30 хүртэх сарын хугацаатай зээлийг өөрийн орлоготой уялдуулан авч өөх өдрөө өөрөө сонгож болно гэдэг бодоо янз юм байгаа зү. Мөн Payone application-ы 3 on-цэсийг төвчүүлэн алхах бүртээ virtual орчинд өөрийн гэсэн модоо ургуулж ургаж үүсмэгдсэн таны модыг бодитоор Рүү аймгийн Баянгаас аймаг дахь 9 тасархай газруудад таригдана. Тиймээс Payone application-ад дангаан санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх бол байгаль орчиндоо ч ээлтэй хүн болох боломжтой шүү. Эзээж анаас ч хүссэн үедээ зээлийн гэрээгээ байгуулаад зээлээ шийдвэрлээрэй. Payone